Өөрийгөө илэрхийлэх 55-тай шинэ дугаарыг хэрэглэгч басан залуустаа Tokyo Mobile-ийн eSIM-ийг гар утсандаа хэрхэн идэвхжүүлэхийг зааж өгье. Бидэнд хоёр сонголт байна. Нэг нь гар аргаар суулгах, нөгөөх нь QR кодоор суулгах. Хэрвээ QR кодоор суулгах бол утасныхаа settings руу ороод cellular хэсгээс add eSIM гэдгийг сонгоно. Use QR кодыг дээр дараад email хаягаар утсан эсвэл Tokyo Mobile дээр гарч ирсэн QR кодоо уншуулна. QR кодоо амжилттай уншуулснаар утсанд eSIM сууж дугаар ашиглах боломжтой болно. Default line болон cellular датагаа Tokyo Mobile дээрээ тааруулахаа бити мартаарай. Харин одоо eSIM-ээ гар аргаар суулгах бол өмнөхийн адил settings руугаа ороод cellular хэсгээс add eSIM гэдгийг сонгоно. Use QR гэдэг дээр дараад enter details manual-ийн хэсэг рүү орно. eSIM үүсгэж ирсэн кодуудыг SMTP мөн activation code зэрэг харгалзах хэсгүүдэд хуулж тавина. Харин confirmation code хэсгийг бүглэхгүй үлдээгээрэй. Мөн адил default line болон cellular датагаа Tokyo Mobile дээрээ харуулахаа бити мартаарай. Одоо шууд 55-тай дугаараараа найзууд руугаа залгаж flex дээрэй. Бэнэ 55-тай дугаар харсан уу?